За сайн байцгаана уу та бүхэндээ. Эсэлтийн ерхий шалгалтын 2025 оны А хуулийг бодож байгаа. За өнөөдөр та бүхэндээ 13-аас 23 дугаар бодлогыг яах нь бодож үзүүлье. За 13 дугаар бодлого маань болохоор egret тэнцүү AX-тэй нөхөн B гэсэн юм шулууны графикийн зурагт өгсөн гэж байна. За энэ хэсэгт ингээ өгсөн байна шүү тийм ээ. За тэгвэл дараах графикуудаас A, B-г нь авахад AX квадратаар нэмэх нь BX гэдэг функцийн график аль нь байж болох вэ гэсэн байна. За тэгэхээр эндээс юу хэлэх вэ гэвэл шулууны налалт гэж юм хэлж байгаа тийм ээ. Налалт гэдэг маань одоо энэ шулууныг ингээд дагаа өсөж байл А буюу налалт нь гэрэг байдаг. А буурж байх юм бол налалт нь яг нь сөрөг байдаг. Тэгэхээр эндээс бол өсөж байгаа учраас А буюу налалт нь тэгээс их байх таа байна. Тэгэхээр энэ маань өөрөө нөгөө квадрат функц дээр очихоор x квадратын өмнөх коэффициент болж байгаа. Тэгэхээр x квадратын өмнөх коэффициент нэмэх байх юм бол дээшээ харсан бараг л байдаг. Тэгэхээр эндээс нөгөө доошоо харж байгаа DE2 хариу маань манай хариу яах нь биш байх нь. Тэгэхээр ABC-гийн үлдсэн байх нь. За одоо дахиад бас энэ юун дээр маань шулуун дээр маань энэ O2-ыг тэнхлэг буюу босоо тэнхлийн огтлж байгаа цэг маань нөгөө BC-ийг дэрдэг тийм B нөгөө шулууны маань B координат гэдэг. Тэгэхээр эндээс харахад бол тгээс их байгаа учраас BC-г маань B параметр маань тгээс их байх нь тийм. За одоо тэгвэл одоо параболынхаа OS тэнхлийн огтлогцыг олохын тулд AX дээрхэн BX-ийг тэгтээ тэнцвүүлье. За тэгэхээр эндээс X-ийн хаалтнаас гаргачвал X-ийг үржих нь AX дээрхэн B тэгтээ тэнцүү буюу эндээс үржүүр тосвор тэгтээ тэнцүү. Тэгэхээр эндээс X-ийг нь тэг байж болно. X2 нь хасах B байх нь 2 А болчихно тийм. Тэгэхээр эндээс юу гэж хэлэх вэ гэх юм бол B A2 хоёулаа тэгээс их юм чинь хасах B байх нь А маань тэгээс багтаа болчихно. Тэгэхээр OX тэнхлэгийг нэг нь тэг гэдэг цэгээр нөгөөх нь хасах тоогоор огтлно гэсэн үг юм. Тэгээ эндээс харах юм бол B хариу маань нэг нь тэг боловч нөгөөх нь эерэг тоо. C хариу маань болохоор хоёулаа тэг гэдэг цэгээр оройн цэг нь байна шүү дээ. За ийм байх учраас манай хариу зөв хариу маань А хариу маань зөв байх нэ. За 14 дугаар бодлогыг харъя. За логарифмын egret тэнцүү x-ээс асах нь натурал графикийн x-ээс асах 3 гэсэн функцийн өсөх тасрыг олно гэж байна. За эхлээд ямар ч бодлогыг бодохдоо бол тодорхойлох мужид заавал явах хэрэгтэй л бодох хэрэгтэй байдаг. За тэгэхээр логарифмын ар илэрхийлэл тгээс их тэр x-ээс асах нь 3 тгээс их эндээс x нь хэдээс их болчихгоо 3-аас их болчихно. За тэгэхээр хариунууд дунд маань бол нөгөө 3-аас бага байгаа тоонууд маань тодорхойлогдохгүй. Тэгэхээр А хариу B хариу хоёр маань 3-аас бага тоонууд агуулгдсан учраас манай хариу яах вэ? Биш. Тэгэхээр үлдсэн CDE-гээс манай хариу болох нэ. За ингээд өсөх завсрыг олохдоо яаж олдог бол энэ функцээсээ уламжлал аваад тэгтээ тэнцвэрээс шижигтэй цэг олдог. За тэгэхээр уламжлал авъя. X-ийн уламжлал маань 1, натурал графикийн X-ийн уламжлал маань бол 1-ийг баахан логарифмын ар илэрхийлэл байдаг. Тэгээд дотор талын логарифмын ар илэрхийлээс уламжлал аваад үржин тэр маань 1 болчихно тийм ээ. За ингээ үзэхээр юу болох вэ? Уламжлал маань 1-ээс асах нь 1-ийг баах нь X-ээс 3. Энийгээ тэгтээ тэнцвэрээс шижигтэй цэгээ цөмөр олно. За x-ээс 1-ийг баах нь x-ээс 3 хойш орчихвол ийм болчихно тийм ээ. За энэ шууд x-ээс хасах нь 3-аар үржүүлж болно. Яагаад гэвэл энэ тодорхойлох муж маань бол 3-аас эрсэх өгсөн учраас энэ бол тэгтээ тэнцэх үгүй юу гэдгийг бодох шаардлага байхгүй тодорхойлох мужид орсон учраас за тэгэхээр юу болох вэ? X-ээс 3 маань нэгтэй тэнцүү. Эндээс x тэнцүү 4. За энэ сэжигтэй цэг маань тодорхойлох мужид орж ийн үгүй орж ийн тий. За одоо сэжигтэй цэгээ олцоод үүнийгээ тоон шулуун дээр яах вэ? Байрлуулдаг. За байрлуулахаас өмнө тодорхойлох мужид орж тий. X маань 3 гэдэг тооноос бага. Нөгөө сэжигтэй цэг маань бол x маань 4-тэй тэнцүү гэсэн байна. Тэгэхээр 3-аас ийшээ бол тэмдэг тогтоох байна. За юуны тэмдэг тогтоох жааг уламжлалынхаа тэмдгийг тогтоодог. За жишээлбэл цөмөрө 3-аас 4-ийн хооронд за 3.5-ыг авчи. Үүнийг уламжлал дээр авч тавилаа. 3-аас 3-ыг 3.5-аас 3-ыг хаслаа 0.5 тий. Тэгэхээр нэгийг тэг 1.5 тоохоор чинь 2. Тэгэхээр нэгээс 2-ыг хасах тэмдэгтэй. За тэгэхээр эхний завсарт хасах тэмдэгтэй. За дараагийн завсар цөмөрө 5-ыг авъя. Тэгэхээр юу бол таах вэ? 5-аас 3-ыг хасахаар 2, 2-ны 1 тий. Тэг нэгээс 2-ны хасахаар 2-ны 1 буюу нэмэх тэмдэгтэй. Тэгэхээр 3-аас 4-ийн хооронд бол буурдаг. 4-өөс нэмэх хязгаарыг орно өсдөг байна. Тэгэхээр манайх өсөх завсрыг олоорой гэж учраас манай хариу маань Е хариу 4-өөс нэмэх хязгааргүй байх нэ. За дараагийн бодлого бол 15 дахь бодлого харъя цөмөрөө. За А том олонлог маань за X маань тгээс эрсэх 100-тай тэнцүү бага үе тэнцүү. Тэгэхээр эндээс А тооны маань хэдэн шигтэй байх вэ бол 100 шигтэй. А тооны маань чадал буюу
элементийн тоон 100 байх нь тий. Харин B тоон маань 9 хуваагдахад 2 үлддэг натурал тоон гэж. Тэгэхээр 9 хуваагддаг 2 үлддэг натурал тоон бол хязгааргүй. Тэгэхээр шууд цөмөөрөө А B олонлогынхоо огтлцол элементийг асуусан юм чинь огтлцол элементийг олъё. Тэгэхээр энэ юу гэж ойлгож болох вэ гэвэл А-гийн 100 элемент дотор 9 хуваахад 2 үлддэг тийм олон тоонууд олно гэсэн үг. Тэгэхээр А маань нийтдээ 100 элементтэй түүнийгээ 9-өөс багцалчээ 9 хуваагддаг тооныг олчихъя. Тэгэхээр бүхэл хэсгээр ингээ хуваачих юм бол юу болох вэ? 11 гарч байгаа. За тэгэхээр AB2-т 9 хуваагддаг 11 тоо байгаа. 2 үлдэгдэл өгдөг гэсэн учраас 2-ыг нэмчихье л да. Тэгэх юм бол хамгийн ихний 9 хуваагддаг тоо чи юу бол тарах нь вэ? 9 байсан бол одоо 11 бол тарах нь шүү дээ. Хамгийн сүүлийн 9 хуваагддаг тоо маань 99 байсан. Тэгэхээр 99-т 2-ыг нөхө 100-ыг гарахаар 100-аас даваа явчихчих. Тэгэхээр санаа зовлтгүй 2 гэдэг натурал тоогоо 2 гэдэг натурал тоо чинь бас 9 хуваагдахад 9 хуваахад 2 үлдэгдэл өгдөг. Тэгэхээр нөгөө 99-ийн оронд ороод ирчих гэсэн үг шүү дээ. Тэгэхээр AB2-ийн огтлцолд 11 элемент байдаг байх нэ. Тэгэхээр зөв хариу маань B байх нь. За одоо 16 дугаар бодлого бодъё. За тэгэхээр 16 дугаар бодлого маань өөрөө функц маань өөрөө завсар хуваагдсан байна тий. Хасах нэгээс 1 байх юм бол 4x нь 3-аар бодорой. Нэгээс 3-ын хооронд байх юм бол x квадратаар бодорой. За гэтэл хил интеграл нөгөө f бод x-с интеграл авахдаа хил маань хасах нэгээс 3 гэж. Тэгээ энэ хоёр хил маань ингээд дамжигдсан байгаа учраас одоо хилийнхаа дагуу салгыг цөмөрөө. За эхний хил маань болохоор хасах нэгээс 1-ийн оронд байх юм бол 4x-с нь 3-аар бодорой гэсэн. За 4x. За нэмэх нь одоо хил маань 1-ээс 3-ын хооронд болох. 1-ээс 3 хооронд. Тэгэх юм бол x квадратаар бодорой гэсэн. За ингээд энэ хоёр интегралын нийлбэр маань энэ интегралыг болохтой адилхан болно гэсэн үг байна тий. За тэгээд 4x-с интеграл авах юм бол 4x квадрат явах нь 2 буюу 2-ууд нь хураахаар 2x квадрат. Хасах нь 3 интеграл маань 3x. За хийлээ татлаа. Хил маань эд байх нь хасах нэгээс 1. За нэмэх нь дараагийн интегралаас интеграл авбал x квадратын интегралч x кубик байх нь 3 бас хил нь 1-ээс 3-ын хооронд байх. За ингээд дээд хилийг нь орлуулад доод хилийг нь орлуулаад хасах юм бол эхний дээд хил 1-ийг орлуулсан маань хасах нь дараагийн доод хил хасахаа орлуулад нэмэх нь за дараагийн функц болох x куб дээрээ дээд хил 3 орлуулад хасах нь доод хил 1-ийг орлуулад хассан маань юм. За эндээс юу болох вэ? 2-ус 3x гарч хасах нэг хасах нь за хасах нэгээс хасах нь 2-ыг дээр хасах 3-ыг хасны өрч нэмэх болчих юм шүү. Тэгэхээр 2 дээр 3-ыг нэмлээ. За дараагийнх маань бол 3-ын кубик 3-т байхаар чинь 9 болно. Тэгээд 1-ийг 3-т байхаар чинь 3-1 бол таах. Тэгэхээр за энд 2-оос 3-ыг хасгаж хасах нэгээс 5-ыг хаслаа. Хэдүү хасах 6. Хасах 6 дээр маань юу нэмэх вэ? 9-ийг нэмэхэр чинь нэмэх 3 болно. За нэмэх 3 дээр маань хэд болох нь? 3-ны 1 хасгаар чинь юу бол таарах нь? 2 бүхэл 3-ны 2 буюу манай хариу маань D хариу зөв бол таарах нэ. За одоо дараа нь 17 дугаар бодлого харъя цөмөрөө. За O цэг төвтөө тойргийн гадна орших А цэг. За энэ А цэг маань энэ байх нь тий. За шулууныг ингээд хоёр юм огтлогч татсан юм байна. Тэгтэл нөгөө D, B, C, E гэсэн ийм дөрвөн цэгээр огтлоод зуршд өгсөн байдлаар огтлсон байх нь. Харин B-гээс C номын маань урт болохоор 4 пик байх нь 5. Харин D-гээс E номын маань урт болохоор 5 пик байх нь 5 гарсан юм байна тийм ээ. За тэгвэл А өнцгийг ойлгоорой гэсэн. Тэгэхээр А өнцг маань нөгөө томьёо байдаг. За огтлогчийн томьёо явбал хашигдсан нөгөө B, C-гийн нумаасаа D, E-гийн нумаа хасаад хоёрт хуваасан маань A-ийн өнцөг гардаг гэсэн юм томьёо. За тэгэхээр биднэрт B, C маань 4 пик байх нь 5, D, E маань пик байх нь 5 өгсөн. Хасаад хоёрт хуваахаар юу болох вэ? 3 пик байх нь 5-ыг байх нь 2 буюу 3 пик байх нь 10 болчихно. Гэтэл би маань нөгөө градусаар илэрхийлэхээр нөгөө 180 градустай тэнцүү. Тэгэхээр 3-ыг 180-аар үчирээ 10 хуваахаар за 10 даа хуучи тэгвэл юу бол 3-ыг үчир нь 18 буюу үржээд 54 градус гарч. Тэгэхээр манай хариу маань А хариу маань явах нь зөв хариу гарах нэ. За одоо 18 дугаар бодлого харъя. За 18 дугаар бодлого маань 3x квадраттай нэмэх нь x нэмэх нь үржих нь cosine x sinus x гэнтэй. За энийг хоёртой тэнцүү гэж байна. За энэ тэгшлээ энэ завсар хэдэн шидтэй гэж байна. За тэгэхээр энэ тэгшил маань бол бидний нөгөө үдсэн юу байгааг бол нөгөө нэг зэрэг нэгэн төрлийн тэгшил. Хоёрдугаар юм би нэг тэгшил байгаа. Тэгэхээр хоёр гэдэг маань юу хүрчих нь юу гэвэл 2-ыг хүрчих нэг шүү дээ. Гэтэл 1 гэдэг маань нөгөө тригонометр дээр маань манай нөгөө үнцэн адилтгах шүү дээ. Синус квадратыг үржих нь sinus квадрат нь косинус квадрат. Тэгэхээр нэгийнхээ оронд одоо ингэ орлуулчих.
За тэгээ хаалтаа задлан үрж өгнүүд 2 синус квадрат маань уршаа ороо хасагдахаар чинь x квадрат болно. Тэгээ нэмэх нь синус x косинус x хасах нь нөгөө 2-ыг косинус x-ээр үржүүлээ уршаа оруулахаар хасах косинус квадрат болчихно. За үүнийхээ хоёр талыг нөгөө косинус квадрат хуваагаад өгч. За тэгвэл юу болох вэ? Синусыг косинустай байхаар тангенс квадрат болно. Дахиад синусыг косинусын үжрээс косинус квадрат байхаар тангенс x болно. Хасах нь 2 тэнцвүүтэй гэсэн юм b квадрат гэж гарч. Квадрат гэж гарч тий. Нөгөө тангенсаа орлуулчих юм бол за энийгээ шууд дискриминантаар бодоод тангенс 1 2-оо олсон чинь тангенс эхний тохиолдолд бол 1, тангенс дараагийн тохиолдолд болохоор яах нь хасах 2 гэдэг тоотой яах нь тэнцүү гарлаа. За одоо ингээд цөмөр энэ завсарт хэдэн шийддэг болоход бол тангенсийнхаа утгууд градусуудаа бодоод k-га орлуулаа явах нь нэлээд төвөгтэй. Тэгэхээр шууд тангенсийн графикийг цөмөр зурцсан байна багш энэ график. За тэгэхээр 0-оос 3 пик байх нь 2 гэхээр одоо ингээд энд нэг юм долгоо, энд нэг юм хагас байх нь шүү дээ. За эндээс нөгөө тангенс x маань нэгтэй тэнцүү гэдэг шулуураа татъя. За тангенс x нэгтэй тэнцүүгээр энэ шулуураа татж байна. Дахиад тангенс нь 2-той тэнцүү гэдэг энэ шулуураа доор улаан шулуураа татж байна тий. Тэгэхээр энэ дээр нөгөө тангенсийн графикаар 1 2 3 буюу огтлын тэмдгээр a b c гэсэн энэ 3 цэгээр л огтлж байна. Тэгэхээр энэ завсарт бол хэдэн шийдтэй байх нь 3 шийдтэй буюу D хариун зөв байх нэ гэж зөмөр болчихж яах нь болох нь тий. За 19 дугаар бодлого тий. За энэ функцийн x тэнцүү 2 цэг татсан нормал шулууны тэгшгийг бичээрэй гэж байна. За нормал шулууны тэгшгэл тэгэхээр шулууны тэгшгэлийг бичихэд хоёр л юм хэрэгтэй тий. Нэг нь юу гэх юм бол нөгөө шулууны маань налалт нөгөөх нь болохоор шулууны маань огтлж байгаа цэг хэрэгтэй гэдэг. Тэгэхээр налалтыг яаж болох вэ? Нормал шулууны налалтыг яаж удвал томьёогоор хасах нэгийг хуваах нь под штрих хийсэн л гэдэг тий. За нөгөө огтлж байгаа цэгээ олохын тулд цөмөрөө юу яачих? X тэнцүү 2 цэг татсан гэхээр чи y-г 0 заавал болох хэрэгтэй. Тэгэхээр x-ийн оронд 2-оо орлуулчих. Тэгэхээр 2-оос 1 асахаар 2 буюу 1-ийг 1 тавихаар 1 гарч чинь. Тэгэхээр x нь 2, y-г нь 1 цэгийг дайрсан ийм налалттай шулууны тэгшгэлийг яах нь цөмөрөө олох хэрэгтэй болчихлоо. За тэгэхээр цөмөрөө эхлээд уламжлалаа авчи. За тэгэхээр эхлээд функцээс уламжлал авах нэгийг хуваах нь x-с нэгийг уламжлалч нэгийг хуваах нь хасах x-ийн хасны зэрэг гэж ойлгоод хуваачвал хасах нэгийг хуваах нь x-с нэгийн квадрат гэдэг шууд зэргийн чанараар явчихна тий. За ингээ уламжлалаа авчлаа. Одоо уламжлалынхаа оронд цөмөрөө яах нь x0 бол 2-оо яах нь орлуулчих. За ингээ 2-оо орлуулах юм бол хасах нэгийг хуваах нь 2-оос хасах нэг буюу 1-ийн квадрат бол таарлаа. Тэгэхээр e под штрих x0 буюу e под x нь x0-ийн хооронд 2-ыг орлуулах юм бол хасах нэг гардаг. Тэгэхээр налалт нь хасах нэг гардаг. X нь 2, y-г нь 1 цэгийг дайдаг шун нормал шулууны тэгшгийг бичих боллоо. За тэгэхээр нормал шулууны тэгшгэл маань налалтаа юу яаж цөмөрөө хасах нормал шулуун юм чи хасах нэгийг хуваах нь нөгөө саяны болсон e под штрих x0-д давхаар хасах нэгийг хуваах нь хасах нэг буюу нэмэх нэг болчихж байна. За шулууны тэгшгэл маань болохоор y-гээс хасах нь y-г нь бол. Тэгэхээр манайх 1 гарсан энийгээ тавьчлаа тий. Тэнцүү нөгөө нормал шулууны өнцгийн коэффициент маань 1 гарсан. Нэгийг үржих нь x-ээс хасах нь x0, x0 маань 2 өгсөн. За ингээд хаалтаа задлаад эмхтэгчүүд юу болох вэ гэвэл y тэнцүү x-ээс хасах нь 1 гэдэг шулуун бол. Тэгэхээр эндээс манай хариу маань зөв хариу маань а хариу маань яах нь зөв байх нэ. За одоо цөмрө 20 дугаар бодлого бодож харъя. За 20 дугаар бодлого бодсон чинь ингэж x квадратын нэмэх нь 4x нэмэх нь y квадрат нэмэх нь 4y нэмэх нь 4 тэнцүү тэгшлийн тойргийн тэгшт өгсөн байна. За уг тойргийн төв ба a тэнцүү a тэг 1 гэдэг цэгийг дайруулан шулуун татуу гэж. За тэгээ төвийн энэ шулуунтай цэгтэй дайруулан шулуун татчих юм байна. За тэр гарсан шулуунтай нь яах нь параллел байдаг. Хасахныг 1 цэгийг дайсан шулуун тэгш бичээрэй гэж. За тэгэхээр эхлээд цөмөрө төвөө олъё. За төвөө олохын тулд бүтэн квадрат ялгана. Тэгэхээр x квадратаар нэмэх нь 4x нэмэх нь 4 чинь бүтэн квадратаараа x-тэй нэмэх нь 2-ын квадрат болчихно. За нэмэх нь үлдсэн y квадратаар нэмэх нь 4y тэгээ 4-ийг нэмээд хасаад өчөө дахиад. Тэгэх юм бол y квадрат нь 4y нэмэх нь 4 чинь y квадрат y дээр нэмэх нь 2-ын бүтэн квадрат болчихно тий. Хасах нь нөгөө нэмж өгсөн 4-ийг хасаад өгсөн 4 тэнцүүдэг болчихно. За 4-өө хойш оруулах юм бол энэ тойрог маань x-ээс хасах нь a x нэмэх нь y-ээс хасах нь b-ийн квадрат тэнцүү y квадрат гэсэн тойргийн тэгшил байдаг шүү дээ. Тэгэхээр манай тойргийн төв маань хасах 2 дээр төвтөө 2 радиустай тойрог байсан байх. За тэгэхээр одоо биднэрт бол одоо радиус хэрэггүй тий.
тойргийн төв ба тэг хасах нэг гэдэг зэрэг байсан. Тэгэхээр тойргийн төв хасах 2 хасах 2 дайрж байгаа цэг маань тэг хасах 2 хасах нэг тий. За энэ хоёр цэгийн дайрсан шулуунтай параллел гэж байгаа. Хоёр шулуун хоорондоо параллел байхын тулд нөгөө нэг налдууд нь тэнцүү байдаг. Тэгэхээр АО хоёр шулууны дайрсан цэгийн дайрсан налдтай болохтой яаж болох вэ? За КО гэж. За тэгвэл Y-гээс нь Y-аас нь хасах 2-оос хасах нь хасах 1. Хасах 2-оос хасах нь 1 тэг гээд хасчихъя. За Y-гийн өөрчлөлтийг X-ийн өөрчлөлтөнд хувааж байна тий. За ингээ үзсэн чинь 2-ны 1 гарсан. Энд хасхасхын нэм шүү дээ. Тэгэхээр хасах 1-ийг хасах 2 дугаар хасхасхын нэмэх болоод 2-ны 1 гарсан хариу. За налалт нь 2-ны 1 байдаг. Одоо бидний бодлого маань налалт нь 2-ны 1 байдаг. Энэ хасхныг 1 зэгээ дайрна гэсэн байна. Тэгэхээр шулууны чигт маань юу байдаг вэ? Y тэнцүү. Нөгөө налалт нь үржих нь X нэмэх нь B байдаг тий. За тэгэхээр налалт маань бол 2-ны 1 болцсон. Одоо B коэффициентийг олохын тулд нөгөө дайрж байгаа цэгээ орлуул гэсэн үг. Дайрж байгаа цэг маань бол X нь хасах 1 байхад Y нь 1 байдаг гэсэн цэг. Тэгэхээр Y-ийн хооронд 1-ийг X-ийн хооронд хасах 1 тавьчихвал энд хасах 2-ны 1 маань уршаа орохоор нэмэх 2-ны 1 буюу 1 дээр 2-ны 1 гэхээр B маань 2-ны 3 болдог. Тэгэхээр шулуун тэгш маань ямар хэлбэртэй болчих вэ? Y тэнцүү. За 2-ны 1-ийг X дээр нэмэх нь сая олсон B-гээ тавихаар 2-ны 3 бол таарч. За энэний хоёр талыг 2-оор үржчихье. За тэгэхээр юу болох вэ? 2 Y тэнцүү X дээр нэмэх нь 3 болчихно. За 2 Y-гээ хоошоо оруулъя. Тэгэхээр юу болох вэ? X-ээс асах нь 2 Y нэмэх нь 3 буюу манай хариу маань зөв хариу маань D хариу зөв байх нэ. За 21 дугаар бодлого харъя. За дараах нийлбэрийн тооцоолоорой гэсэн юм. За сигма гэдэг тэмдэг маань юу гэдэг вэ? Энэ К-г артталт нь бол нөгөө ерөнхий шин томьёо байгаа. К-гийн хооронд 1 2 3 гэх мэт орлуулад энэ томьёонд орлуулад хооронд нь нэмээрээ гэсэн тийм тэмдэглэгээ шүү дээ, тийм ээ. За тэгэхээр эндээс ажиглах юм бол энэ хоёрын маань арын илэрхийлэл ерөнхий шин томьёонд адилхан. Гэтэл эхэлж байгаа нь болохоор уртлын нийлбэр маань болохоор 1-ээс хойдлын нийлбэр маань болохоор 5-аас эхэлж байна. Тэгэхээр цөмөрөө нийлбэрийнх нь нөгөө эхэлж байгаа цэгийг адилхан болчихъя. Ингээд К-гийн хооронд 5-аас эхлүүлээ. Тэгэхээр 1 2 3 4 гэсэн энэ дөрвөн утга маань бол ил гарчихна гэж ойлгоно тий. Тэгэхээр багш нь энд биччихлээ. К-гийн хооронд 1 орлохоор 1-ийн квадратыг нэмэх нь 1, нэмэх нь К-гийн хооронд 2-ыг орлохоор 2-ын квадратыг нэмэх нь 1, нэмэх нь 3-ыг орлохоор 3-ын квадратыг нэмэх нь 1, нэмэх нь 4-ыг орлохоор 4-ийн квадратыг нэмэх нь 1, нэмэх нь гэх мэт нь 5-аас эхлээ 2025 хүртэлийгээ болоор сигма тэмдэг ашиглаад ингээд биччихье. За энэ тэгэхээр 5 байх нь шүү дээ. Энэ 5-аа андуураад 1 гэж өччих шин тий. За энэ 5 байх нь шүү. За ингээд 5-гээ өгчгөр яасан бэ гэх юм бол нөгөө нэг энэ 5 гэдэг андуураа бичсэн биш багш. За тэгэхээр 5-гээ өгчих юм бол энэ 5 маань одоо 5-аас 2025 гэдээ хоёулаа адилхан болчих юм чи нөгөө арын илэрхийлэлд нь адилхан юм чи энэ сигма тэмдэглэгээ нэг одоо тэмдэгт оруулчих яах нь болно гэсэн хооронд нь хасаад. Тэгэхээр К тэнцүү 5-аас 2005-ын хооронд К квадратын 1-ээс К квадратаас нэгээ хасчих. К квадратын 1-ийг хасчихвал энэ хоёр маань устдаа тэг болчихно гэсэн үг та. Тэгэхээр тэг 5-аас 2025 хооронд маань бүгд тэр чигтээ тэг болчих гэсэн. За энд К тэнцүү 5-ыг багш наалтаа бичсэн байна тий. За тэгвэл юу бол тарах гэвэл 1-ийн квадрат 1 нэмэх нь 1, 2-ын квадрат 4 нэмэх нь 1, 3-ын квадрат 9 нэмэх нь 1, 4-ийн квадрат 16 нэмэх нь 1 гээд нэмчихвэл юу болох вэ гэх юм бол нийлбэр нь 34 гарч ирж. Тэгэхээр манай хариу маань Е хариу буюу 34 байх нэ. За энд 5 гэдгийг анзаарахгүй багш бичсэн байх шүү. За дараачийн 22 дугаар бодлого харъя. За ингэж байна. А, Б хотын хоорондох замыг 0.6 хэсгийг 1-р машин 9 цагт. За тэгэхээр энэ юу гэсэн үг вэ гэх юм бол нийт замгаа 10 хуваасны 6-ыг 9 цагт болсон гэж. Тэгэхээр бид нар 1-р машины хурдыг олбол яаж олох вэ гэх юм бол нөгөө 10 хуваасны 6 хэсэг замаа 9-д хуваачих юм бол хурд маань гарна шүү дээ. 2-р машин нь болохоор нийт замын 12-ны 7-ыг 14 цагт гэж. Тэгэхээр мөн л адил нөгөө нийт замыгаа яах нь 12 хуваагаад 7-оор үтснийгаа 14 туучвал 2-р машины хурд гарна тий. За ингээд үзэх юм бол 1-р машин маань бол нөгөө байрын солио өчгөр чинь 90-ний 6 нь бол хурд нь бол таарч байна. 2-р машиных нь болохоор байрын солио өчгөр 7 хуваах нь 12 үржих нь 14 бол таарч. За ингээд хураач. Энийг дээдлийн 1-р машиныхаа 6 тураачвал 15-ны 1 хүртэлтэй. Нийт замны 1 цагт одоо нийт замны 15 хэсгийг явдаг гэж ойлгож болох шүү дээ. Харин 2-р машин маань хураагаан зэчих юм бол нийт замны 24 хэсгийг нь 1-р машин явдаг байна. Тэгэхээр нийт замаа цөмөрөө 15 хуваагддаг, 24 хуваагддаг байх юм чи 15 14-ийн хамгийн бага ерхий багч нь болсон чинь хэд гарсан бэ гэвэл 120 гарсан.
120 хэсэг. Тэгэхээр нийт замаа 120 хэсэг гэж үзэх юм бол нэгдүгээр машин маань 15 хэсэг нь явж байгаа юм чинь хуваачвал юу болох вэ? Нэг цагт 8 хэсэг нь яваад байгаа гэсэн. Харин хоёрдугаар машин маань болохоор 120 хэсэг замынхаа нэг цагт 24 нь яваад байна гэдэг чинь 5 хэсгийг яах вэ? Нэг цагт явдаг гэж ойлгож байна. За тэгэхээр нэгдүгээр машин маань 8 хэсэг зам цагт явдаг, хоёрдугаар машин маань нэг цагт 5 хэсэг замд явдаг бол энэ хоёрын хооронд хурдны зөрөө 27 км гэж. Тэгэхээр 8 хэсгээс 5 хэсэг асчвал 3 хэсэг бол. Энэ 3 хэсэг маань 27 км цагтаа яах вэ? Тэнцүү буюу 2 талын 3 туваачвал нэг хэсэг зам маань 29 км цагтаа явах нь тэнцүү болчих. Тэгэхээр миний нөгөө нийт замаа бол 120 хэсгээ үзэж ирсэн мөн. Тэгэхээр 120 хэсэг чинь нэг хэсэг нь 9 болоор 120-ыг 9-оор үржүүлээд хэд гарах нь нийт зам маань 1080 км гарч ирэх нэ. Ингээд манай зөв хариу маань D байх нэ. За одоо сүүлийн бодлогоо 23 дугаар бодлогоо бодъё. За 23 дугаар бодлогоо бодоод дараагийн удаад цөмгөрөө 24-өөс эхлээд өргөжлүүлээд ийшийнхаа бодлогуудыг бодож авч үзье те. За А, Б, С, Д гэсэн ийм дөрвөн цэг өгсөн. Тэгвэл А, Б вектор, С, Д векторын хоорондох үнцгийг олоорой гэсэн байна. За тэгэхээр А, Б векторыг яаж олох вэ гэвэл векторын координатыг олохдоо төгсгөлийн цэгээс нь эхлэе асдаг. Тэгэхээр Б-гийн хасах 5-аас хасах нь 1 байна. За Б-гийн y буюу 6-аас хасах нь А-гийн y буюу 2. Хасах 5-аас хасах нь Z буюу хасах 3 болдог. За ингээд таалтаа эмэгтэйг янзлжвал А-гийн маань координат хасах 6, 4, энэ хасахын нэмэхээр хасах 2 болчихно тий. За муу адил CD-гийнхаа координатаа бас D-гээс нь C-гийн хасах координатаа олчвал 3 хасах 2 1 гэж гарах нэ. За тэгэхээр хоёр векторын хоорондох үнцгийг яаж олдог вэ гэх юм бол нөгөө цөмөрөө координатын арга дээр бод үтсэн байгаа тий. За хоёр векторын хоорондох үнцгийг олохдоо хоёр векторын скаляр үржүүрийг гэдэг нь юу гэсэн үг? Харгалзах координатуудын хооронд нэмээд хуваах нь хоёр векторын тус үрийнх нь уртад хуваадаг. За тэгэхээр тус үрийн уртыг яаж олдог вэ гэх юм? Язгуурын доор хоёр бүх x, y, z координатуудаа квадрат зөвшөөрлөд нэмдэг. За тэгэхээр энэ бол C-гийн маань урт, энэ бол A-гийн маань урт байна шүү дээ. За ингэвэл юу болох вэ? Хасах 6 ураар хасах 18, 4-ийг хасах 2 хасах 8, хасах 2 болж. За доотлын квадрат зөвшөөрчих юм бол ийм боллоо. Нэмчвэл хасах 28-ыг хуваах нь язгуур дээр 56 өрчин язгуур дээр 14 гэж. Гэтэл 56 маань өөрөө нөгөө 14-ийг өрчин 4 шүү дээ. 14-ийг өрчин 4. Тэгэхээр язгуур дээр 14-ийг язгуур дээр 14 өрчгөр 14 болоод дээдлийн 28-тайгаа яах нь хураагтчихна. Тэгэхээр юу үлдэх вэ гэх юм бол 28-ыг 14 төгрөг 2 доор байгаа 56 маань нөгөө 14 язгуураас гараа хураагдсан. Одоо тэгэхээр 4 нь язгуураас 2 гарчна. Тэгэхээр хасах 2-ыг 2 дуухаар чинь хасах 1 гартай гарчна. За тэгэхээр косинус AB CD векторын хоорондох үнцгийн косинус маань хасах 1 гарцсан юм чинь косинус хэдэн градусд хасах 1 гардаг вэ гэсэн асуулт гарч ирлээ. Тэгэхээр косинус 180 градусд явах нь хасах 1 гардаг. Тэгэхээр ABCD векторын хоорондох үнцэг маань 180 градус байх нэ. Тэгэхээр зөв хариу маань юу бол таах нь? А хариу бол таах нь. За ингээд дараагийн удаа уулзтлаа. Түр баяртай.